Баймацхан нэрхэм үзэгчтэй тодруулга ярилцлага эхлэж байна. Манай өнөөдрийн дугаарт аймгийн Цэцэдрийн орлогч Гамбол оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, телевиз үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Цэцэдрийн үйл ажиллагааны хөтөлбөрт агарын бохирдлыг бууруулах зорилт төвшүүлсэн байдаг. Энэ хүрээнд бас Хул аймгийн ямар амжилтууд бас хийж авлаа. За, аймгийн Цэцэдрийн 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчны хамгаалагч чиглэлээр нэг бүлэг орсон байдаг. Энд бол Дархан хотын хэмжээнд, ер нь аймгийн хэмжээнд агарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой зорилтууд тусгагдсан. За 17 оноос эхлээл үндсэндээ аймаг бол энэ чиглэлээр тодорхой судалгаануудыг суур төвшингээ тодорхой зорилгоор тодорхой судалгаанууд хийсэн. За манай аймгийн бас цаг өөр орчин шинжгийн албанаас бол тогтмол одоо энэ агарын бохирдлын хэмжилтүүдийг хийж ямар төвшөнд байгаа гэдгийг бол тодорхойлж авсан. Үүний үндсэн дээр 2017 онд Утаагүй Дархан аймгийн дэд төлбөрийг батлуулж хэрэгжилтийг хангуулж өнөөдрийг хүртэл ажиллаж ирлээ. За энэ чиглэлээр холбогдох яам тамгын газраас дээр нь аймгийн даргын аймгийн төсвөөс нөөц хөрөнгөнөөс баггүй хөрөнгийг зарцуулж ирлээ. Тухайлх юм бол тавьж зарим нь дурдах юм бол за улсын төсвийн 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр Дархан суманд гэр хорооллын 4 баг дээр инженерийн шугамжуулж ажил хийгдэж байна. Тодорхой хэлэх юм бол Дархан сумын 5 дахь хогийн хүнсний хэсэг дээр мөн Дархан сумын 6, 7, 8 дахь баг гэсэн энэ 4 гэр хорооллын баг дээр цэвэр бохир ус дээр нь дулааны шугам татаж байна. Энэ ажил бол 2018 онд эхэлсэн. Энэ жил 20 онд график ёсоор дуусах ёстой. За мөн өнгөрсөн 7 хоногт энэ ажлуудыг гүйцэтгэж байгаа компаниуд дээр нь холбогдох байгууллагуудыг бүгдийг цуглуулад энэ жил одоо ер нь ажил нь ямар шатанд явж байна? Толгомцсон асуудал юу вэ? За аймаг орон нутгаас дээр нь одоо яам тамгын газраас анхаарах зүйл юу вэ гэдэг талаар бол их хурлын гишүүдийг оролцуулаад, гүйцэтгэх компанийг оролцуулаад уулзалт хийсэн. За 3 гүйцэтгэх компани энэ дээр ажиллаж байна. Гурвуулаа бол ажил бол графикаар явж байгаа, хоцроогүй явж байна. Европ нэгэн хүндрэл алга байна. 20 онд графт одоо хугацаанд ажиллаа өгнө. 3 сарын 1 гэхэд бол ажиллаа эхлэх бэлтгэлээ хангаж байна. Тэгэхээр 3 сарын дунд үеэс барилгын ажлыг эхлэх үеэс ажиллаа эхэлнэ гэдэг ийм тайлбарыг өгч байгаа. За дээр нь бол энэ жил 2020 онд бидний ярьж санснаар дэрийн буюу 1, 2, 3 дугаар багийн төврөө мөн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар долларын шугам татна. Нийт гэр хороол бол манай аймгийн хэмжээний чинь 8,000 орчим гэр хороол байгаа л да айлууд. Тэгээ бүгдэнд нь хөрөхгүй учраас ямар ч үс ихний ээлжинд хамгийн их одоо агарын бохирдолтой байгаа 10 дугаар баг дээр нэг 100% тараагаад үзье. Туршлагын журмаар гэдэг ийм одоо бас бодлого өгдөөс тараагаад бусад багт бол яг тодорхой байх хэмжээгээр өгсөн. Тэгээд энэ 10 дугаар баг дээр бол бид энэ халаагаа тарахаас өмнө хэмжилтүүд хийсэн. Ер нь тогтмол хийдгэлтэй 24 цагаар тэгээ 20 минутын турш ингээд автоматтай энэ 3 үзүүлэлтээр хэмжээд идэх юм аа. Тэгээ азотын хий ямар байна, хөхөрлөг хий ямар байна, дээр нь нөгөө PM10, PM2.5 гэх тоосонсруудыг хэмждэг. Тэгээд сая энэ 10 дугаар баг дээр халаагаар тараагаад яг сар хугацааны дараа 3-7 хоногийн дараа хэмжилтийг үзсэн байгаа. Тэгээ хэмжилтийг үзэхэд бол ямар ч үс 10 дугаар баг дээр энэ үзүүлэлтүүд бол буурсан. Үзүүлэлттэй гарсан. За зүгээр надад бол судалгаа бол байна. Зарим үзүүлэлт нь бол одоо бараг нэг дахин буурсан байх шээ тий. За энд яг нөгөө янз бүрийн цагийн 24 цагийн давтамжтай дээр нь 20,000 тутамд авсан гэх 2 янзын үзүүлэлт гарч ирж байгаа юм л да. Тэгээ энэ одоо сарж байгаа бүх үзүүлэлт буурсан. Ганцхан азотын давхар хэсэл энэ 10 дугаар 10 дугаар хэсэг орчимд өссөн байгаа энд. Тэг нэг өссөн. Босод бүх үзүүлэлт бол 24 цагийн турш хэмжээд буурсан дүнтэй гарч байгаа. Тэгээ 10 дугаар 10 дугаар хэсэг гэдэг бол энэ нөгөө үйлдвэрийн оройн арын хэсэг л дээ. Тэгээ энэ бол бас нөгөө үйлдвэрийн оройноос нөгөө салхины чиг дагуу утаа амнаар бас дамжигдах тоосонсор янз бүрийн тийм ээ. Үүнтэй холбоотой нэг удаа юм өссөн үзүүлэлттэй гарсан баг. Бусад үзүүлэлтэр бол бүгд бол буурсан үзүүлэлттэй гарсан. Тэгээ ингээд үзэхээр бол ямар ч үсэн халаагуур бол өв төлтэй юм байна. Нэгдүгээр манай иргэд бол халаагуур аваад ашиглаж байна. Энийг юугаар тогтоож байгаа гэхээр халаагуур трассаас хойш Дархан уул аймгийн хэмжээнд Дархан хотын хэмжээнд тийм ээ. Энэ эрчим хүчний хэрэглээ 30 дахин өссөн. Ачаалал.
Тэгэхээр ачаал 30 дахин өсч ийн гэдэг бол энэ өнгөрсөн 1 сарын хугацаанд манайд бол эрчим хүчний огцон хэрэглээ нэмэгдэх Евромангийн үйлдвэр аж ахуйн гэж ашиглалтанд ороогүй те бүх зүйл яг л урсгалаараа хэвэн явж байгаа. Ингээд 30% огцон өснө гэдэг бол энэ халаагаар бол иргэдмийн нэгэд хэрэгжилж байна. Хоёрдугаарт энэ агаарын бохирдлыг хэмжсэн үзүүлэлт буурж байна гэдэг бол мөн одоо иргэдмийн халаагаар хэрэгжилж байна. Хэрэглэснээр агаарын бохирдол буурахад тодорхой бас үр дүнгээ өгч байна гэдэг юм нэгүүлэлтэнд хүрч байгаа. За нэг зүйлийг би нэмээд хэлэхэд устараа бас энэ агаарын бохирдол бууруулах чиглэлээр тодорхой хөрөнгө яамаас дээр 8-аас гарсан хөрөнгөүүдээр бид нар энэ ус цагуурын албандаа энэ хэмжилт хийдэг нарийн багаж хэрэгслүүдийг хөдөлж авч гисэн байгаа. Ингэснээр яг энэ агаарын бохирдол ямар төвшөнд байна? 24 цагт энэ тов шимжих боломжтой, олон зэрэг зэрэг хэмжих боломжтой болсон. Дээр нь хэмжилт нь нарийн тодорхой гардаг болсон. Ийм багаж там төрөмж авснаар бас иймэрхүү зүйлүүдийг агаарын бохирдлын хүрээнд хийж байна. Цахилгаан халуурыг ерөнхийдөө бас яг 3000 гаругаас одоо яг өнөөдрийн байдлаар хэдийг тараацсан байгаа, хэд үлдсэн байгаа нэ дахиад авах одоо сонирхолтой иргэд байвал яаж авах юм бол тий? За 3199 гэж бид хэлсэн. Тэгээ 15 дахь баг дээр бол нэг 1800 өрх байгаа. За яндангийн тоо бол нэг 2200 орчим яндангийн тоо тоологдсон. Яагаад гэвэл нэг хашаа байшинтай, хашаатай, нэг бол 2 байшинтай ч айлгүй шүү дээ. Тэгээ бид нар нэг өрхөд нэг гэдэг зарчмаар л аймагаас шийдвэр гаргаж 15 дахь баг дээр 1800-ыг тараах ёстой. Үүнээс одоо нэг 1300 орчим тарчаад байна. За энэ бас нөгөө коронавирустай холбоотойгоор нөгөө олон хүн цуглуулж бас яаж болохгүйгээр тэгээ бид нар төр одоо бас үлдснийгээ тараагаагүй хүлээгээд байж байна. Тэгээ 20 цэцэг 50 цэцэг дараа үлдснийгээ тараана. За бусад 1 2 3 дахь баг дээр нэг багт нэг 100 гаруй 100 гаруй мөн одоо 5 6 7 8 малчин гэж хөдлөөр бол тийм ээ. Багуудад үлдсэн нэг 100 тараасан. За мэдээж энэ багууд бол нэг 100 тараагаад бол мэдээж үр дүн харагдахгүй шүү дээ. Тэгээ ер нь бол иргэд бол одоо энэ халаагуур тарааснаар ямарваа нэгэн сөрөг үр дүн тийм ээ. Ямарваа нэгэн санал гомдол огт ирээгүй. Бид нар бол мэргэжлийн байгууллагууд, цэглэгаан зүгэх, даадын бусад байгууллагууд бүгд онцгой байдлаар ингээд энэ халаагуур хэрхэн хэрэглэх вэ? Яаж одоо элдв аюул усаас өвсөн сэргийлэх вэ? Тав цэглэгаан тийм ээ. Залгуур юм яаж одоо янзлах вэ гэж бүх заавар зөвлөмжийг өгсөн. Тэгэхгүй болсон чинь аюулгүй нөхцөл хангах хэрэгтэй. Тэгээ энэ агуулгаараа одоо ямарваа нэгэн гомдол санал ирээгүй байна. Дээр нь бол нөгөө бусад гэр хороолтын чинь би хэллээ шүү дээ 100 тараасан гэж. Энэ гэр хороолоос бол одоо багийн засаг дарга дамжуулаад санал бол ирж байгаа. Ер нь бол халаагуур хангаач гэдэг. Тэгээ бид нь бол одоо бас хөрөнгө санхүүгийн их өсвөр хайж ин тийм ээ. Ямарваа нэгэн их өсвөр олдох юм бол яам тамруу хандаж байна. Саяхан байгуулагчны яамд өдрийн бас одоо хийж байгаа ажил тайлангаа дээр нь саналын хамт явуулсан. Энэ санал дээр болсон цэглэгаан халаагуурыг одоо бас хангалтыг нэмэгдүүлэх тал дээр хөрөнгөний их өсвөрийг бас одоо цусан дэмжлэг болох тал дээр хандсан байгаа. Ер нь бол хөдөө сумдууч гэсэн одоо манай шарын гол сум байна. 100 халаагуур шарын гол сумд 140 халаагуур өргүүлсэн. Бас шарын голоос одоо тодорхой санал ирж байна. Ер нь бол одоо энэ халаагуурын тоог нэмэгдүүлээч гэдэг ийм санал ирж байна. Тэгээд энэ халаагуур бол нэг зүгээр онцлог бол юу вэ? Нэгдүгээр ухаалаг халаагуур. Өөрөө тодорхой горим тохируулчин 25 градус гэдэг юм уу? Тэгээд горимдээ хүрээд өөрөө автоматар унтраад тэгээд доош нь 5 градус буугаад ирэхээр буцаад өөрөө ажиллаад ингээд одоо өөрийгөө ингээд зохицуулан явдаг ухаалаг хэрэглээтэй юм халаагуур. Дээр нь бол манай дарханд юу яаж байгаа? Оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл цэглэгааны тарифын үнэлгээ 50%-аар буурч ингэж одоо тосгож байгаа. Тэгэхээр бол айл эрхүүдийн цэглэгаа хэрэглээ бас шүн одоо жишээлбэл унтахтаа нэг хувийн нэр сүйчэл унтдаг шүү дээ тийм ээ 2% нөөс ч юм уу. Нэг бол одоо төлөвийн өрсөн хангалтгүй бол тэгэл унтаад өгнө гэр нь хөвтөн тийм ээ. Тэгэхээр шүн орой хүмүүс бол унтахтаа ингээд залгачаал амраад гүрэн өглөөс ирэхэд нөгөө босгоод гэр нь дулаахан байх ч тийм ээ. Тэгээ энэ талаараа их хүмүүсийн эрэлт хэрэгцээ бас юунд их нийцээд байх шиг байна энэ халаагуур маань тийм. Ингээд ирэх үзүүштэй манай өдрийн тодруулга ярьцлагын төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.